Ихтэй хэрэглэгчид маань шууд утасны дугаараа хийгээд нэвтрэх боломжтой ба шинээр бүртгүүлэх бол доор харагдж байгаа бүртгүүлэх товчийг дарна уу. Утасны дугаараа оруулсны дараа бүх заалтыг зөвшөөрнө үү. Танд мессежээр очсон дөрвөн оронтой баталгаажуулах кодыг оруулна уу. Нууц үгтэй нь англи үсэг болон тоо холилдсон байх ёстой ба 8 орноос дээш байх шаардлагатай. Нууц үгээ баталгаажуулах зорилгоор дээр хийсэн нууц үгээ дахин нэг удаа оруулна уу. Зургаан оронтой пин код юм уу зураасан код бүртгүүлснээр та шилжүүлэх хийхдээ илүү хялбар аргаар шилжүүлэх боломжтой. Зургаан оронтой пин кодоо дахин нэг удаа оруулна уу. Ийхүү таны кроссинг бүртгэл амжилттай болсон ба шилжүүлэхийн үйлчилгээг ашиглах бол нэмэлт баталгаажуулалт хэрэгтэй. Та Монгол иргэн шилтэй бол би гадаад хүн гэдгийг сонгоод их хувиар нь оруулах боломжтой бичиг баримтын төрлөө сонгоно уу. Бичиг баримттай нь заавал их хувиараа байх ёстойг анхаарна уу. Хэрвээ таны гадаад иргэний үнэмлэхийн арын хугацаа дууссан бол гадаад пассвортаараа бүртгүүлэх юм уу, визээ сонгуулсан гэсэн бичгийг нэмэлтээр харилцагчийн төв рүү илгээнэ үү. Зураг дарах гэсэн товчийг дарсны дараа цэнхэр дөрвөлжинд бичиг баримтаа тааруулаад барина уу. Бичиг баримтын эзэн та өөрөө мөн эсхийг шалгах шаардлагатай тул та селфи зургаа дараад оруулна уу. Ингээд таны бүртгүүлэх хүсэлт амжилттай болсон ба хүсэлт ирсэн дарааллын дагуу шалгаад танд хариу өгнө. Шилжүүлгийн үйлчилгээг авахын тулд таны солонгос дахь хаяг зайлшгүй шаардлагатай ба хаяг хайж оруулахад хүндрэлтэй байвал одоогийн байршлаа оруулах юм уу, хаягаа зургаар оруулах боломжтой. Хаяг оруулахад хүндрэлтэй байвал та харилцагчийн төв рүү хандна уу. Үлдсэн хаяг дээр нь та хэдэн тоот вэ гэдгийг оруулах юм уу, хосоо орхисон ч болно. Ажлын мэдээллийг та ойролцоох аль нэгэн сонголтыг хийхэд л болно. Танд хэрвээ солонгос дахь банкны данс байхгүй эсвэл дансны дугаараа санахгүй байгаа бол данс байхгүй эсвэл дараа нь оруулах гэдэг сонголтыг хийгээрэй. Та өөрийн нэр дээрх банкны данснаа бүртгүүлснээрээ шууд данснаасаа Монгол руу шилжүүлэг хийх боломжтой ба лимит нь дансгүй хэрэглэгчээс илүү өндөр байдаг. Таны бичиг баримтан дээр төрсөн онцоор өдөр сайн харагдаагүй тохиолдолд дараах төрсөн онцоор өдрөө хийх хэсэг гарч ирнэ. Ингээд таны бүх баталгаажуулалт амжилттай болсон ба манайхаас таны баталгаажуулалт амжилттай болсон гэсэн мессеж очих үед та шууд шилжүүлэг хийх боломжтой. Харилцагчийн төв танд туслахад үргэлж бэлэн байгаа.